бичлэг хийсэн чинь микрофоноос хаагаагүй ах hindi миний нөө ихний бичсэн бичлэг маань дуугүй болчих. Тэгээд ханхуу болчлоо. Гэхдээ яг одоо өнөөдөр хийнэ гэсэн болохоор одоо хийх гээд ингээд зориод сууж байна. За сайн уу? За намайг Биндрия гэдэг Бэгэ гэж дууддаг. Японд 6 жил байж байгаад одоо Италид ирээд сурж байгаа юм охин байна. За та нарт өнөөдөр би юу ярилцах вэ гэхээр миний амьдралыг өөрчилсөн 4 сургалт класс сэтгэл зүйч. Эдний талаар би товчхон яриад тэгээд та нарт танилцуулаад надад ямар өөрчлөлт гарсан тэрнээс бас ганц 2 жишээнүүд татаад энэ охин одоо та нар бүр ингээд сонсороо заяа. Энэ охид ингээд юу ярих гэдэг энэ охиноос ингээд юу одоо сурч мэдэж болохоор байна гэдэг ингээд бүр толгоо хасалж агаад надлуу ингэж анхаарлаа өгч байгаад ингээд сонсороо. За би та нарын амьдралыг чинь бол ялцчгүй өөрчлөх сургалтуудыг бол хэлнэ гэдэгт бол ялцчгүй итгэлтэй. За би өнөөдөр болохоор та нарт 4 сургалт тайлбарлана. Тэр сургалтын юу бэ гэхээр ариун оюуны урлах клуб, 2 дахь нь болохоор гоодэл, 3 дахь нь болохоор энэ сургалт биш. Астрологоор Натал чартаа гаргуулад надад ямар санагдсан. Бас газар зүйн тайлбар энэ дотор орсон байгаа. За тэгээд 4-т нь болохоор төгөөгийн сургалт. Тэгээд хамгийн сүүлд нь би зүгээр Монголд очиж сэтгэл зүйчдээр очиод надад ямар мэдрэмж төрсөн бэ гэдгээ би та нартай хуваалцъя. Агаас яг хүртэл хуваалцъя заяа. Энэ 4 сургалт нь болохоор намайг өөрийгөө ойлгоход хэрэг болсон. Болон амьдралын зөв бурууг харахад тусалсан. За тэгээд өөрийгөө ойлгоход тэ өөртөөгөө харилцахад минь тусалсан энэ одоо сургалтууд болон гадны нөлөөний юм 4 зүйл шүү. За мэдээж одоо бид нэрч чинь намайг Биндрия гэдэг Бэгэ гэдэг энэ хүнийг бий болгоход ген бол маш чухал шүү дээ. Генээр дамжиж ирсэн туршлагууд байна, зан чанар байна. Хүмүүжүүлсэн орчин тий. Энд чинь нөгөө нэг гэр бүлийн хүмүүжил орчиж байгаа. За тэгээд астролог гэдэг нь болохоор одоо наар сар гариг ертөнц ямар байрлалд байж байгаад би ямар үед нь төрөөд надад ямар зан чанар ирсэн юм бэ гэдэг юм шинжлэх ухаанаар бүгд нотолсон. Эсвэл нь болохоор туршлагатай experience буюу одоо би өмнө юу туршаад энэ болно болохгүй гэд өөрийгөө дүгнээд ингээд өөрийгөө бүтээсэн. За энэ бүл болгон чинь нийлээд ингээд намайг ерөнхийдөө бол ингээд бүтээж байгаа гэсэн үг шүү дээ тий. За тэгэхэд ер нь бол хүн ер нь өөрийгөө таньж мэдхэд мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Гэхдээ цаг хугацааг одоо заавал тэгж цаг хугацаа тэгж өөрийнхөө энергийг алдахгүйгээр одоо шинэ ямар нэгэн юм хийгээд тэн дээрээ фейлдээ тэнчэнээс юм сурахгүйгээр одоо өөрийнхөө цаг хугацаа болон энергийг алдахгүйгээр танд ингээ заагаад зөвлөөд чиглүүлээд хүчдэг ийм хүмүүс бас байдаг шүү гэдгийг хэлмээрэн. За эдгээр нь болохоор сайн миний дөрвөн сургалтанд бол ороод явна. Ер нь бол би угаасаа өөрөө тийм төлөв байхгүй хаана ямар сургалтанд хаана юу зааж байна, юу шин соргог юм байна, миний мэдгүй юу байна гэж жоох юм сонирч гэх юм уу. Бас ингээ өөртөө ажиллах туртай, шинэ юм сурах туртай, өөрийгөө илүү сайн хувилбар болгох чиг гэдэг агуу хичээдэг ийм төрлийн хүн. Хамгийн түрүүнд болохоор хэдүүл ариун оюунаас эхлэе. За ариун оюун гэдэг нь болохоор ариун заяа гэдэг ийм YouTube channelтай ийм охиныг би бүр анхны бичлэгээс эхлээд би үзэж эхэлсэн байдаг байхгүй юу? Бичлэгүүдийг би анх үзэж эхэлсэн. Тэгээд надад айгүйх таалагддаг байсан. Манай ариун оюун маань айгүйх зөвлөгөө өгдөг, хэрхэн онцорох уу? Тэ ер нь өөрийгөө хөгжүүлэх тал дээр болон одоо эмэгтэй хүмүүст тулгардаг асуудлуудыг ч гэсэн шийдсэн одоо иймэрхүү бичлэгүүдийг бол айгүйх хийдэг. За сүүлд болохоор бизнес woman ингээл болоод надад айгүй юм таалагддаг. Би номыг нь хүртэл ингээл авч уншаад энэ ингээд ревю хийсэн юм бичлэг хүртэл би оруулсан байгаа. Надад айгүйх юм таалагддаг. За тэгээд би 2020 онд билүү 5 сард би нэг метронд явж агаад Японд байхдаа энэ сургалт буюу юм клуб нэгж байгаа юм байна гэдгийг би анх олоод тэгээд болж хамгийн анхныхаа шав нарын нэг байсан баха. Тэгээ би ингээд хичээлийг авч үзчихсэн. За тэр хичээл нь ямар байсан бэ гэхлээр дотроо 5 сэдвтэй. Тэгээ 5 сэдвийн хамгийн ихнийхэн сэдв нь болохоор алтан гац олох билүү. Тэм нэртэй сургалт хийсэн болох байхгүй. За тэрнээс болохоор миний нөгөө хамгийн анхны маань ер нь өөртөө ажиллах, өөрийнхөө дотоод хөвгт буюу инner child гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь тэр үед л анх удаа мэдэж авч байлаа. Бага наснд одоо тий туулсан гэх юм уу бага наснд ингэж мэдэрсэн мэдрэмжээ бид нэр тэр туршлагаа үүдээд бид нар чинь одоогийн энэ амьдрал дээр шийдвэр гаргаад идэг юм байна л шүү дээ. За тэрийг ч гэсэн бидний багтаа мэдэрч байсан мэдрэмжүүд одоо бидний амьдрал дээр ингэ шийдвэр гаргахад нөлөөлдөг юм байна штэ гэдгийг тэр бас анх удаа ойлгож авсан байхгүй юу. Тэгээ ер нь бол бүх юм надад айгүй шинэлэг байсан тэр үед энэ ч бас юм байдаг юм байна зэ ядаж ажил төлөвлөختөө те нэг жилээр ингэж төлөвлөөд нэг жилээсээ ингэж за тэгвэл нэг жилийн юм бол дараагийн 6 сарны яхын дараагийн 3 сарныхаа 1 сарны яхын 7 хоног тэгээ нэг өдөр гээд ингэж нэг хүрслэн нэг жилээс ингэж задалж ингэж төлөвлөдөг мөрөлдөг тэнцэнс би бол маш юм сурч исэн. За эднэрийг ч гэсэн төвөгийн тэр сургалтууд дээр ярьдаг байхгүй юу. Тэгээ ер нь ингээ ярахаар энэ ариун оюун, аргуудайл, төөгийн сургалтуудыг ингээд харахаар ерөнхийдөө болж байгаа нэг юм яриад байдаг.
гэдгийг би сүүлд анзаарсан. Ер нь ингээд өөрөө өөртөө ажиллах юм хундаан буюу мэдлэгийг маань ингээд ариу оюун маань амар гоё ингээд надад тавиад өгсөн гэсэн үг. За би та нарт харуулах гадар 5 сэдв байдаг. Тэр 5 сэдвт нь юу байдаг вүлээ гэд юу вебсайт руу ороод харах гэсэн чинь ажиллахгүй байх шиг байна. Засвартай байгаа юм шиг байна. Тэгээд тэрийг олж чадсангүй. За би тэр үед болох нэг 400 мянган төгрөгөөр нэг сарынхан сургалтыг авч ирлээ. Тэр нэг сэдвийн сургалтыг тэгээд ариу оюунтай 2 удаа ярьлаа да. 2 удаа ярьсан шиг санагдаж байна. Тэгэл тэр үед чинь аавыгаа юу гэж боддог вэ? Ээжигээ юу гэж боддог те? Гэр бүлийнхнийгаа юу гэж боддог вэ? Юунд гомддог вэ? Чи яагаад ингэдэг вэ гэл ингээл өөртөө ажиллах айгүйх тийм одоо тренинг гэх юм уу? Тийм юмнуудыг надаар хийлгэж байсан. Айгүй тийм шинэлэг байсан. За одоо бол тэр клубнд байгаа угууг бол сайн мэдэхгүй байна. Би бол энийг илүү 10 жилийн хүүхдүүд, 10 жилийн ялангуяа эмэгтэй хүүхдүүд за ер нь л бүх насны бүх одоо эрэгтэй эмэгтэй л хүүхдүүдэд ер нь л зөвлөх юм байна. За дараагийнх нь болохоор би гоод айлыг ярмаар байна. За тэрийн гоод айлыг ямар хүн авч явдаг юм бэ гэвэл амгалан багш гэдэг. Өмнө нь бас нэг гоод айл сэтгүүл энэ гэж байдаг байсан шүү дээ. Тийм сэтгүүлч бас сэтгэл зүйч ийм хүн юм байна лээ. Тэгээ би энийг бол яаж анх олж авч мэдснээ бол мэдэхгүй санахгүй байна. Энэ гоод айл бол бүр гайхалтай. Эмэгтэй хүнд амьдрал заах ийм гарын авлага гэж байдаг бол ёстой энийг л гэж хэлнэ. Эмэгтэй хүү ямар байх ёстой, ээж хүү ямар, хүүхдүүдтэйгээ яаж харьцах юм, тэгээ аав ээжтэйгээ эвлэрснээр яах юм гэж хэлж байгаа байхгүй. За би бүр түрүүнд та нарт хэлэх юм бол гоод айлын Facebook хаягаар нь ороод тэгээд нөгөө тэр бичвэрүүдийг нь уншаад үзээрэй. За тэгэхээр танд бүр амар тийм өөр юм ингэж таны мэдрэгдэнэ. За тэгээд гоод айлын энэ вебсайт нь энд байна. За би энэ чинь ингээд лаптоп дээр оруулсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ дээр юу байдаг вэ гэхээр цомог гэдэг байгаа. Тэр цомог татна болохоор аудио хэлбэрээр ингээд 2 цагийн урттай нэг нь 50 мянган төгрөг гэд ингээд нэг цомогт 5 аудио энэ зөвхөн эмэгтэйчүүд гээд эмэгтэйчүүдэд гэсэн юм цомог байгаа байхгүй юу. За тэгэхээр энийг нь одоо энэ дээр яаж энэ амгалан багш маань тайлбарлаж өгсөн бэ гэвэл энэ бол сэтгэл зүйд харилцдаг л та. За энэ дээр юу тайлбарлаж өгсөн бэ гэвэл би та нарт уншаад өгье. Зөвхөн эмэгтэйчүүдэд цомог бол автагаа харилцах замаар эр эмийн амьдралаа аз жаргалтай болгох гагцхүү аавын зөвшөөрлөөр ирдэг хайр ба мөнгөний урсгалын хаалтыг нээх сэтгэл хөдлөлийн хувьсгал юм аа. Аав ээж амьд байх үгүй хамаагүй магадгүй хизээч аав ээжигээ гээд ингээд цэг тавьчих. За тэгэхээр энэ ч нэг ойлгохоор аавын зөвшөөрлөөр те аавтайгаа харьцах харилцаагаар ингэж одоо бид нөхрөө олдог, нөхрөө сонгодог байхаа нэ штэ. Мөнгөтэй харьцах харилцаагаа бас аавтайгаа эвлэрснээр ингэж тайван болгож болно гэдэг утгатай ийм цомог байгаа байхгүй юу. Тэгээ энэ цомог энэ ч ингэж байгаа юм байна. Залж арай. Магадгүй хизээч аав ээжийг хараагүй байж болно. Гэвч хүн бүр аав ээжээс бүтсэн төрсөн тэдний тухай төсөөлөлтэй байдаг. Энэ төсөөллийнхаа учрыг олж сэтгэл дотроо аав ээжтэйгээ үнэн эвлэрэл төхөрч чадвал амьдралын бүх талын харилцааны ээдрийг тайлж болдог. Хэн нэгэнд болон амьдралд хураагдахгүй тулд бид бодит мэдлэгтэй байх ёстой. Дээр дурдсан асуудлуудын талаарх мэдээлэл монгол хэл дээр байхгүй. Одоо танд их хэл дээр энэ бүхний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй зэгцтэй нягт мэдлэгийн шимийг авах боломжийг бий өгч байна. Та сонголтоо хийгээрэй гэсэн ийм тайлбартай байна. Энэ болохоор зөвхөн эмэгтэйчүүдэд гэдэг ийм цомог байна. За энэ дотор нь ямар аудионууд байна вэ гэвэл дандаа 2 цагийн урттай байх шиг байна. Эр хүн юунд хэрэгтэй вэ? 1. 2-т болохоор эр хүнийг эргүүлж авчирч болох уу? 3-т болохоор манипуляторын оронд. 4-т болохоор эрүүл харилцаа. Эрүүл харилцаа гэж үеийг тэгээ энэ бүр амар одоо эмэгтэй хүн бид нарт айгүй эмэгтэй эрэгтэй хүн хүнд айгүй хэрэгтэй сэдв байгаас тий. Тэгээд дараа нь хамгийн сүүлд нь болохоор эхлээд эмэгтэй бол гэж байгаа байхгүй юу. Тэгээ бүгдээ 2 цагийн урттай та бүр нэг үг болгоноос нь юм ойлгоно гэж бодтоо. Би бүр миний толгой нэр ингэдэг болстой амар ингээл ингэсэн юм одоо сэтгэл зүйн тренинг ингээл амьдрал бас юм байдгаа ингээл тэгж бодсон. Одоо жишээ нэг миний одоо гэр бүлийн эмэгтэйчүүд надад ингээд зөвлөд хэлээд одоо манай өөртөө ч бас мэдхгүй шүү дээ. Манай монгол эмэгтэйчүүд магадгүй те ингээд зөвлөд хэлээд өгөхөөр ингээд нэг юм амьдрал үтсэн амар лаг хийвч бид нарт ингээд за эрүүл харилцаа гэж юм байдин шүү. Одоо те зөв эр хүн гэж юм байдин шүү. Эмэгтэй хүн юм дээр алдах гад байдин шүү. Гэт бүх юмыг бүр ингэ шинжлэх ухаанаар ингэж аюугаа эмэг цэгцтэйгээр маш ойлгомжтойгоор тайлбарлсан юм лекцнүүд байгаа.
шүү. За тэгээд томог дотор нь болохоор тийм юмуд байгаа. Тэгээд подкаст байна, видеонууд байна, ном байна, бичвэрүүд нас айгуу сонирхолтой бичвэрүүд нь үнэгүй байх хэвээр. За тэгээ онлайн сургалт болохоор сэтгэл зүйн тренинг гэдэг автагаа эвлэрэх очрын борооны сургалт, ээжтэйгээ эвлэрэх инж гинж гэдэг энэ ээжтэйгээ эвлэрэх сургалт нь баг. Эднийг та бүр нэг бүрчлэн гоё судлаад хэрэгтэйг нь аваад сонсоод үзээрэй. Заавал худалдаж авахгүйгээр зүгээр Facebook-ийн бичвэрүүд юм уу энэ Godel-Zig Emen гэдэг энэ вебсайт руу нөрөөд тэгээд бас үнэгүй байгаа бичвэрүүд энэ төр подкастууд энтрийн сонсоод үзээрэй. За таны амьдралыг бол би бүр өөрчлөн гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ штэ тий би бас өөрийнхөө татны эмэгтэй хүмүүст бас зөвлөж үзсэн асуудалтай байвал ингээд бас зөвлөж үзсэн. Тэгээд бас яг 40 мөч 50 настай ч юм уу тий ер нь ингээд амьдрал нь ингээд өөрөө амьдралаа ингээд авч явдаг өөр ингэсний бодолтой болсон эмэгтэй хүмүүс бас нэг тоодгүй юм шиг санагдсан. Гэтэ бас айгүй гоё ингээд амьдралаа өөрчлөе ингээд хий гэсэн эмэгтэйчүүд бас өндөө л орж ирдэг юм байлээ. Тэгэхээр хүн өөрөө л өөрчлөгдөе, өөрөө л юм бол бас олд сурын мэдээ гэх бол би эндээс 1000 хэлээд бол хүн нэг тоодгүй л юм байна лээ. Бас энэ дэр бичсэн байхгүй. Гэр бүлийн эмэгтэй хүмүүсийн хэлж өгч чадахгүй асуултуудад бүгдэнд нь бүр эдлэн далангүй хариулт өгч чаддаг эмэгтэй одоо над чиг охин хүмүүст. Тэгээд аав ээж миний амьдралд ингэж их нөлөөлдөг шүү гэд эмэгтэй хүний хувьд бүр аагаас яа хүртэл чиглүүлээд заагаад өгчөгдөг гэдэг энэ дээр ингээд бичсэн байна. Тэгээд эмэгтэй хүн болгон энийг сонсоосэй гэж би бүр чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгсэн чинь энэ дээр бас ингэж гарч ирж байгаа байхгүй зүгээр жишээ болгоод хэлэхэд ингээд одоогийн нийгэм бол илүү эрэгтэй хүмүүст зориулсан нийгэм гинэ. Одоо одоогийн нийгэмдэр ийм одоо амжилттай бай гэвэл хурдтай, хүчтэй, тэ шийдэмгий ингээд ийм хүмүүсийг хэлдэг гинэ. Тэгсэн чинь эмэгтэй хүмүүс одоогийн нийгэмдэр амжилттай бай гэхээр яг л эрэгтэй хүн шиг тэгж аашлах болчоод байна шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний хаягдлыг хүн мартаад эмэгтэйлэг одоо амархан үгээр хэлэх юм бол эмэгтэйлэг шинж чанараа алдаад тэгээд нөгөө нэг хэдий одоо сайхан гэр бүлтэй, сайхан бизнестэй, мөнгө төгрөгн байлаа гэд бидний яг ингээд 100% амьдралтай хажаагалтай байж чаддаггүй тийм кейсүүд бас байдаг гэсэн энэ бас айгуу сонирхолтой надад санагдсан. Хүн болгоны хүүхэд насанд одоо сайхан гэр бүлтэй тийм орчинтой хүүхэд нас байлаа гэж сайхан байлаа гэд ямар нэгэн байдлаар хүүхэд насанд тийм гэмтэлтэй юм бол заавал юм бол байдаг гинэ. Одоо жишээ нь хүүхдийн хувьд те одоо шинэ аав ээж нь ажилтай байгаад цэцэрлэг дээр нь одоо те янз бүрийн тоглолтын дээр нэг чадвар болохоор хүүхдээ айгүй гомддог штэ. Тэгээд тэр гомддог энэ төр чинь ингээд сэтгэлд нь одоо хүртэл суудсан аав ээжтэй стил ингээд одоо хүртэл ингээд гомдож явдаг те. Тэр нь ингээд одоогийн амьдралд нөлөөлөл тэр нь шийдвэр гаргалтын дээр ингээд нөлөөлөд байдаг гэх тийм юм ярьж байсан. Тэгээ энэ бас айгүй тийм сонирхолтой. Энэ шиг кейсүүд та нар мянгараа сонсон энэ лекц хичээлүүдийг сонссноор мэдээж амлан багш энэ надад ямар ч тийм төлбөр мэдээж төлөөгүй шүү дээ. Би зүгээр л би бас энэ YouTube channel-аа ингээд хүмүүст юм тус болж байгаа ингээд амьдрал нэг ч гэсэн нэг тус болоод мэддэг чаддаг юм хуваалцчих юмсан ингээд би энэ YouTube channel-ийг нээгээд ингээд та нарт тийм мэдээл хүргээд видео хийгээд ингээд байж байгаа байхгүй юу? Тийм болохоор надад бүр үнэхээр нөлөөсөн надад үнэхээр гайхамшигтай санагддаг болохоор та нарт ингээд яриад байгаа шүү. За манай өөрөө айгүй юм хуур ажилтай миний энэ хоолой ингээд цатнаад ямар сонирн болоод би сонирн яриад иж магадгүй шүү. За дараагийнх нь болохоор астрологи гэдэг тэр бичсэн байна. За би астро 100 гэдэг Instagram хаягаар өөрийнхөө натал чарт буюу одоо төрсөн он сараараа нар сарын байрлал ийм бай. Нар сар одоо од гариг эргэссэн байрлал ийм байж хаад би төрөөд би ийм ааш цаантай одоо ийм заяатай барж төрсөн гэдгээ тэр натал чартаар тэр астро зүгээр би ингэж гаргуулж авсан байхгүй юу. За би тэрнээс бас хит хитийг та нарт жишээ болгоод дурдъя. За тэр нь болохоор чинь юу байсан бэ гэвэл намайг айгу олон их сургуульд сурч магадгүй юм байна гэж тэрэн дээр бичсэн байсан. Тэгээ тэр бол үнэн би Японд сураад, Америкт сураад, Италид ингээд сурж байгаа. Ер нь айгу тийм энд тийм сурсан им хүн байгаа. Тэрийг бол бүр яг л хэлсэн байсан. Тэгээ намайг бас багтаа тийм хөгжмөр хичээлж байсан байж магадгүй юм байна. Айгу тийм мэдрэмж өндөртэй хөгжмийн мэдрэмж, урлагийн мэдрэмж өндөртэй хүн байна гэж намайг хэлсэн байсан. Тэр бас яг үнэн би хөгжмөжин коллеж чинь манайхаар мэргэжлэр төгссөн шүү дээ. Тэг гих мэдчлэн надтай холбоотой маш их зүйлүүд, маш үнэн зүйлүүдийг надад хэлсэн байгаа хгүй. Одоо жишээ нь намайг ингээд ирээдүйд ер нь ингээд доотлынхаа дүүнерт тий өөрөөсөө жоохон дүүнерт ингэж зааж чиглүүлдэг тэднэртэй холбоотой ажил хийдэг хүн болох юм байна гэж бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ би бас яг тийм одоо
тэр бол бүр яалтчгүй үнэн би ч одоо ингээ YouTube channel дээр ингээл хүмүүст зааж сурах чансан дүүнер та тий одоо дүнгиж эмэгтэй хүн болж байгаа охин дүүнер та ингээд амьдралд нь хэрэг болж чансан гэл одоо би энэ бичлэгийг хийгээд сууж ин шүү дээ тий. Тэгэхээр тэр бол надад айгүй үндэ ер нь үнийг маш их байсан. Чинчээс би хүн болгон өөр ингэсэн зан чанар заяагцсан заяатай байдаг юм байна гэдгийг ойлгосон. Одоо жишээ нь намайг заримдаа амар эмгтээлэг заримдаа айгүй эргэтэлэг бичсэн байгаа байхгүй юу? Би бол бүр яг тийм заримдаа маш эмгтээлэг заримдаа маш эргэтэлэг тийм хүн. Тэгээ тэрийг бол хэрэг уншааг байхдаа би ямар сони юм бэ гэж өөрөө гайхдаг байсан байхгүй юу? Заримдаа амар гоё эмгтээлэг заримдаа болохоор амар эргэтэлэг болчихно. Тэгээ тэрийг бас уншаад би угаасаа анх төрөхдөө л ингээл төрчихсөн хүн юм байна штэ гэд тэрнээс ингээд би одоо өөрийгөө ойлгож байгаа байхгүй юу? Гэх мэт чинь тэр Натал Чарт буюу одоо тэр тайлбарыг уншаад бол би илүү өөрийгөө таньж мэдхэд маань одоо надад нөлөөлсөн. Тэгээд илүү өөртөө ажиллахад минь нөлөөлсөн, илүү өөртөө итгэлтэй яа ирээдүйдээ итгэлтэй болсон гэж хэлж болно. Тэгээд би бас газар зүйн тайлал авсан гэд энэ бичлэгэн дээр өмнө ярьжсэн шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн одоо би газар зүйн тайлал аваад надад ямар улсын ямар хот тохирдоггүй ямар улсад нь ямар хотод нь миний карьерт ирлүү одоо сайн эерэг нөлөөтэй одоо хайр дурлал боловсрол эрүүл мэнд гэдэг аль нь надад илүү сайн гэдгийг бас надад астра зүг юм газар зүйн тайлал хэлж өгсөн. Надад бүгд таарч байсан. Энэчээс ингээ харахад бас би одоо жишээ нэг хүнд одоо жишээ нь тий Японд ч ийм шүү дээ. Японд ч муухай энэ гэж бол хэлэхгүй. Яагаад гэвэл хүн болгонд өөрөө мэдрэгддэг юм байна лээ гэдгийг бас энэ газар зүйн тайллаас ингэж ойлгож авсан байт юм аа. Тэгэхээр ер нь энэ дэлхий дээр чинь туйлын үнэн, туйлын хотлоо гэж зүйл байдгүй юм шүү дээ гэж бас ойр үедээ тэгж боддог болоо тийм. За хамгийн сүүлийнх нь болохоор төгөөгийн MMA гэдэг сургалтыг нь болохоор энэ жилийн 2 сараас 3 сар хүртэл авч үзсэн. За би төгөөг анх яаж мэдэх вэ гэхлээр ерөнхийдөө хамгийн анх би угаас 13 дүүртэй төгөөгийн бүжгийн сургалтанд яг өөрийнхөө доор суудаг байсан байхгүй юу. Тэгээ би ерөнхийдөө тэгж мэддэг байсан. Тэгээд ер нь хүмүүс айгуу дургуй штэ төгөөг яа тэгвэл дандаа л ингэж амьдрал заадаг гэж хүмүүс тэгээд идэг штэ. Хүү бас тий чиний өрсөлдөгч чинь ингэж яхад чи одоо ингэж ингээл ингэсэн байдлаар гэл хүмүүс ер нь айгуу дургуй байдаг те. Надад бол яг ярддаг юм нь ерөнхийдөө бол таалагддаг л та. Тэгээд заримдаа ч хэтрүүлээд байдаг юм шиг надад санагддаг байсан. Гэхдээ сүүлд болон л илүү нөр оруулсан рил ярьж байгаа юмнууд лайв интервью ер нь айгуу таалагддаг болцсон. Тэгээд би за ер нь сургалтыг нь аваад үзье гэж бодоод энэ жил авч үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь надад үнэхээр таалагдсан. Би бол үнэхээр таалагдсан. Миний төгөөг харах үнэлэмж маань илүү их нэмэгдсэн, илүү эерэг болсон. Тэгээд амьдралыг харах өнцөг ер нь энэ дэлхий одоо яг яаж яваад байгаа, яаж ажиллаад байгаа, хаашаа чиглээд байгаа гэдгийг төгөөг бол цаг алдалгүй тэр community дотор л хэлж байна лээ. Тэгээд бизнес яаж эрхлэх үү, e-commerce гэж одоо юу юм ч юм уу те өөртөөгөө яаж ажиллах уу, хүн ер нь те яах ингээд энэ дээр бас юм сэтгэл зүйн зүйлүүд ч гэсэн орж ирж байгаа юм л та. Энэ дээр ярьсан сэтгэл зүйн зүйлүүд ч гэсэн одоо ерөнхийдөө ариун оюун дээр гарч ирдэг зүйлүүдтэй бас давхцаж исэн одоо шинэ төлөвлөгч планинг интернет дээр ч гэсэн ялцчгүй ингэж давхцаж байсан. Тэгээд би бол маш их юм сурсан, ойлгосон. Одоо миний үеийн хүүхдүүд бол миний доошохоо хүүхдүүд юу ямар мундаг болсон юм бэ гэдгийг бас тэр community-гаас би харж ойлгосон байдаг юм аа. Би ч бас нэг хэсэг төгөөд тийм туртай байгаагүй. Гэхдээ ингээд надад бол үнэхээр таалагдсан. Гэхдээ яг энэчнээс нэг юм харахад юу яг эмэгтэй хүнд гэхээсээ илүү тэр сургалтууд илүү эрэгтэй хүнд айгу хэрэгтэй юм шиг санагдсан. Эрэгтэй хүний яг л нэг тийм эр хүн юу хин тийм юм хариуцлагатай эр хүн болгоход нэг ар гэр авч явдаг тууштай ийм хүн болохоор айгуу тийм тусалж чадхаар ялангуяа доороо эрэгтэй дүүтэй бол дүүтэй ингээд аваад өгчөхөөр үнэхээр үн цэнтэй би $116 төлсөн. $116 бол хямдхан санагдахаар тийм үнэтэй мэдээлэл сургамжуудыг өгч илээ. Гэхдээ эмэгтэй хүн гэхээсээ илүү эрэгтэй хүнд илүү их тохирох юм шиг санагдсан. Гэхдээ надад хэрэг боломж өгдөг бол би нэг жилийн эрхээр наваад бизнес би бол бизнес хийж эхлэмээр байгаа. Тэгээд хийж эхлүүлэхэд бол маш хэрэгтэй гэж бол хэлнэ. Ер нь шинэ эхлүүлэгч байгаа хүнд, өөрийгөө өөрчлөмөр байгаа хүнд ялангуяа эрэгтэй хүнд бол илүү их юм түлхэц болж өгч чадхаар бол би бол хүмүүстэй ялцчгүй зөвлөхөөр ийм сургалт болсон байна лээ. За хамгийн сүүлд нь болохоор сэтгэл зүйч гинэ. За би сэтгэл зүйчийн хувьд бол яг Монголд очихдоо 6 сар ахтаа би сэтгэл зүйч дээр явж үзсэн. Тэгээ надад маш их таалагдсан. Одоо та нар боддоо би ингээд Японд байхдаа унтахаар ингээд миний хөл ингээд татганаад идэв байсан байхгүй юу? Тэгээд би энийг одоо юм Япон халуун орн болохоор ингээд миний хөл ингээд татаад байд юм бахтаа гэж бодсон чинь ингээд би сэтгэл зүйч дээр очиод вау
Тэ энэ чинь ингээд стрессснээс болоод юм anxiety-тэй болохоор ингээд ингэдэг юм биш гэдгийг би ингээд ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань ч гэсэн одоо ингээм амьдралаар ингээл дандаа буруу эрэгтэй хүнтэйгээ учирдаг ч юм уу те буруу эмэгтэй хүнтэйгээ учирдаг мууг нь сонгож чадах ч юм уу эсвэл яадын юмуд итгэхгүй байдаг ямар нэг юм болонгууд айгүй хурдан бууж өгдөг ч юм уу ингээд юм амьдралаар гардаг дандаа тавтагдаад байгаа юм уу зүйлүүдээ өөрчлөх боломж юу нар байдаг шүү. Энэ сэтгэл зүйч танд бол маш их нөлөөлдөг шүү. Энийгээ та эмчилж чадна гэж бодтой. Тэгэхээр айгүй гоё байгаа зү. Тэгээ байдаг шүү гэ та нар цаас юм мэтүүл найдвар бас үнэн гэдээ хэлмээр байна. Тэгээд сэтгэл зүйчээ сайн хайж судалж байгаад сонгоорой. Тэгээ бидний сэтгэл зүйч нь бол бараг бидний эрүүл мэндээс илүү чухал зүйл юм байлээ шүү дээ. Тэгээд энэ сургалтууд бол намайг маш их өөрчлөхөд бол үнэхээр их тусалсан. Тэгээд би бол хизээч одоо ингэж өөрийгөө хөгжүүлэхээс мөн харамлахгүй гэж бодож байна. Тэгээ ер нь бол хүн өөрийгөө хөгжүүлж юм сурч, судалж дуустдаггүй юм байна гэж би ер нь ойлгоод байгаа. Тэгээд миний энэ аялал хизээч дуусахгүй бах. Та нар ч гэсэн аялалд чинь ямар нэгэн шинэ мэдээлэл өгсөндөө бол итгэлтэй байна. Тэгээд та нар маань янз бүрийн асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй заяа. Тэгээд намайг subscribe хийгээрэй. Би ингэж чаддаг мэддэг бүх юмаа та нартайгаа ингэж хуваалцаад явъя гэж бодож нэг юм хязгаарлахдахгүйгээр тэгээд баяртай. Thank you. Миний Instagram-ыг дагаарай би гэж үгийгээд байгаа.